хизэнээс юу нэг яг энэ бахан иммигрантууд орж ирээд эхэлсэн бэ Европт. Таны жоохон багт байсан. 60-аад оноос ахуулаад германчууд баган турк хүмүүсийг оруулаад ирсэн. За, сайн бацхан guys. Өмнөх хүчлэгээ бодвол аудио засагдсан. Hopefully. Тэгээ Fingers crossed. Тэгээд энэ хөвчлөөр дамжуулан ерөнхийдөө нэлээд нэмний талаар яриа гэж бол бодлоо. Өчигдөр еврейчүүдийн талаар хойлоо ярьсан. Энэ бичлэг ерөнхийдөө голцоо Европын талаар байх болно. Тэгээ энэ хин бэ гэхээр өчигдрөө сальд орсон нөгөө Америкийн батлын яамх сайд байсан. Henry Kissinger байгаа. Тэгээ Henry Kissinger амар сонирхолтой нэг удаа хэлсэн байт юм байлаа. Би Европ руу залхахыг гэхээр яг хин рүү залхахыг сайн мэдэхгүй байна. Тэгээ Европын өдөрдөгчтэй юм уу? Америкт ярмаар ган бол нөгөө Трамп юм уу, Жорж Буш, Обамад ярьдаг штэ. Эсвэл ядаж гадаад хэргийн сайд. Тэгээд тэр гадаад хэргийн сайд ч юм уу Scott Bessent сангийн сайдтай ингээ яриад явхаараа тэр мэдээлэл нь сүлжээгээрээ ингээ явсаар хагаад ерөнхийлөгчлөөр очдөг. За Европт хаана очдөг? Яг тэр би асуумаар та одоо ингээ бичлэгүүд дээр Kai Klaas, Ursula von der Leyen гэл ерөнхийдөө таны одоо өстөн дайсангууд байна. Миний дайсан биш Европын ард түмний дайсан. Европын холбоо яг яаж өдөртөгддөг юм бэ? Яаж явагддаг юм бэ? Ерөнхийдөө одоо Америк жишээ нь 3 улс төрийн юу байгаа шүү дээ. Legislative, Judicial гэдэг. Тэнгүүт Европын яг судалгаа хийсэн л да нэг юм 7 төрлийн одоо юу байх шиг байна. Тэ? Энэ бүрчлэн хамгийн чухлууд нь та авч үзээд ерөнхийдөө яг юу хийд юм бэ гэдгийг тайлбарлаач. Хамгийн том зуруу юм уу ялгаа нь юу юм бэ гэвэл Америкийн үүсгэн байгуулсан байх юм бол Founding Fathers. Окей. Амар гоц ухаантай хэдэн залуучууд тэрийг үүсгэн байгуулсан. Юунаас болоод үүсгэн байгуулсан бэ гэвэл муу засгийн газрыг амссан болохоор Их Британыг харсан болохоор. Тэгээд юу амссан бэ гэвэл одоо Европын амсж байгаа гашуун амтыг амсж байгаа. Тусгаар тогтнол гэсэн юм байхгүй. Тэгээ Америкийн нөгөө тусгаар тогтнол ингээд бие даасан байдлаа зарласан нэг томоохон шалтгаан юу лээ? No representation without юу лээ? No taxation without representation. Биднээс татвар авч байгаа юм бол Англи улстай их хурл дотор бид нар суудлаа гэсэн баггүй. Америкчууд. Тэгээд нөгөө талаас бас хараад үзэх хэрэгтэй юм юу юм бэ гэх юм бол тухайн үед нөгөө British Empire, Их Британий их гүрэн. Дэлхийн номер 1. Дэлхийд ер нь энэ юм байгаагүй. Одоо монголчууд бид нар бас ингэ ярьдаг штэ. Монголчууд Чингис хааны үеэр хамгийн том газраар бол хамгийн том бол үнэн гэхдээ нийтээрээ бол Их Британи. Их Британий их гүрэн дээр нар жаргадаггүй байсан. Окей. Аз юмтай, Европ юмтай, Африк юмтай. Тэгээ ингэ хараад үзэх юм бол Австрал тэ Их Британаас гаралтай. Америк Их Британаас гаралтай. Тэгээ Европ ингээ хараад үзэх юм бол нөгөө Европын аж үйлдвэрлэлийн хувьсгал гих мэтчлэн бас Их Британаас гаралтай. Тийм учраас их тантай. Тэгээ бид нар ингээ юу яриад байгаа юм бэ? Тэ? Тэгээ юу гэж бодсон бэ гэх юм бол колон юу хуцаад байгаа юм бэ? Тэ? Та нарт судал өгөхгүй. Гэхдээ татвараа төлөх. Тэгээл ингээ бослоо ихсэн. Тэгээ татвар аав нь янз бүрийн шийдвэр гаргана. Гэхдээ ингээ шийдвэр дандаа ингээ дээрээс нь бороо ордог юм шиг мэдрэмж төрөөд бид нар ингээд тавилангаа өдөрч чадахгүй юм байна. Тэ? Өөрөө шийдвэрээ гаргаж чадахгүй юм байна. Тэгээ энэ Америкт амьдарч байгаа ард түмэн Англиас Их Британаас гарч байгаа шийдвэр Их Британи юм уу Англид ашигтай. Гэхдээ Америкт юм ашигтай биш ээ. Тэ? Тэгээд юу болсон бэ гэх юм бол за окей хэрэг сэтгэлээ окей энийг одоо болио. За тэгээд тухайн үед нөгөө гоц ухаантай хэдэн залуучууд ингээд одоо Benjamin Franklin $100 мөнгөн дээрээ байгаа 5-6 хэл мэддэг. Грек хэл мэддэг, латин хэл мэддэг. Философи бүх түүхийг ингээ мэддэг. Оюуханы коэффициент 140 150. Дундаж насны хэд байсан гэлээ. Одоо ерөнхийдөө Benjamin 27 хавцаа байсан баха. Тэгээд тухайн үед нөгөө боловсролын систем бас тис ондоо. Окей. Гоц ухаантай хүүхдүүд хаанаас гардаг байсан бэ гэх юм бол орчин сургууль биш, хобби сургууль биш, 11 дугаар сургууль биш, 1 дугаар сургууль биш. Тэ? Ер нь бол баян айлын хүүхдүүд хинээс сурдаг байсан бэ гэвэл нэг өөр нэг мундаг хүнээс сурдаг байсан. Хизээч заяа. Олон тэрбум төрхтэй гэр бүлийн одоо хамгийн үн цэнтэй хүмүүс нь юу юм бэ гэх юм бол дараагийн үеийнхэн
Хизээч олон нийтийн сургуульд явахгүй. Хизээч бусад ард түмний сурж байгаа хөтөлбөрийг одоо Монголын Еш хөтөлбөр тий хизээч тэр баян айлын хүүхдүүд Еш хөтөлбөрийн дагуу сурахгүй. Тусгай юм юу. Тий мөнгө байгаа юм чи. Хизээч өөр хүнд өгөхгүй. Тэгээд нөгөө хөтөлбөрийн бараг доод хэмжээний цалин орлоготой хүн цалингаас цалингийн хооронд явдаг. Одоо багш нарыг юусэн муулахгүй заа. Амар том үүрэг биелүүлж байгаа. Тэрийг зөв ойлгоорой. Гэхдээ жишээлбэл бодоо үзэлтэй MCS group, Town Box group, янз бүрийн тиймэрхүү группийн эзэн хизээж одоо 200 300 жилийн өмнө өнөөдөр ч гэсэн одоо Европтой тэг нэг сарын 3000 4000 доллар цалин олж байгаа хүнээр хүүхдээ боловсруулаа эзэмшүүлэхгүй. Тэгээд тусдаа байдаг байсан. Яг хүүхдэд таарсан. Тэгээд хүүхдийн хөгжлөө таарсан хамгийн мундаг грек философи мэддэг хүнийг ажилладаг байсан. Тийм түүх философи улс төрийн мэдлэгийг хинээс авдаг байсан бэ гэх юм бол жинхэнэ улс төрчийг авчираад ментор коучероо ингээд авдаг байсан байхгүй юу? Эсвэл тэр хүний доор ингээд дадлаг. Окей. Тэгээд Benjamin Franklin насанд хүрээгүй байх үедээ өөртөө нэг үг нэр зохиогоод сонин дотор нийтлэг бичдэг байсан 14 настайгаа. Гэхдээ Benjamin Franklin нэр биш. Тэр ингээд хэвлэгдэг байсан. Тэгээд юу бичдэг байсан бэ гэвэл нөгөө нөхрөө алдсан эмэгтэй ямар нэртэй вэ монгол хэлээр widow билевсэн. Яа. Тэр тиймэрхүү эмэгтэйчүүдийн эдийн засаг нөгөө нийгмийн оролцоо яг юу юм бэ гэдэг essay буюу нийтлэг бичиж байгаа байхгүй. Тэгээ амар оновчтой бичсэн. Sexist юм юусэн биш зэ. Тэгээ хараад үзэхээр одоо хүмүүс бид нэр ингээд зовж 30 мө 40 настайгаар нэг тодорхой хэмжээний ухамсарын шатанд хүрдэг. Тэд нэр ингээд 13, 14, 15, 16 настай алидийн хүрсэн байсан байхгүй. Тэгээд ер нь бол классик нөгөө сонгодог бүх ном уншсан. Тэгээ зүгээр ингээд одоо ингээд хичээл дээр би яг санаж байна. 7 дугаар 8 дугаар анги янз бүр ингээд ном уншин. 9 10 дугаар ангид Faust уншин, George Orwell-ийн 1984 ингээд уншин, Brave New World уншин. Гэхдээ нөгөө багш маань нэг 30 40 хүүхдийг ингээд менеж хийж байгаа болохоор хинтээ чи юу ч ярьж чадахгүй. Тэгээд дараа нь шалгалт аавн тэгээд хууц 124 дээр юу бичигдсэн байсан юм уншсан мөг юм уу шалгана. Гэхдээ ойлгоод шингээд авсан юм уу ерөөсөө тийм юм байхгүй. Тэгээд тэр founding fathers бүгдээрээ ер нь гоц ухаантайгаас гадна амар боловсралтай байсан. Тэгээд George Washington байгаа шүү дээ. $1 юун дээр байгаа. Америкийн анхны ерөнхийлөгч. Тэгээд хүмүүс юу ярьж ирсэн бэ гэх юм бол George Washington амар сайн улсаа авч явж исэн болохоор 2 удаа ерөнхийлөгчээр нэр дэвшсэн, 2 удаа дэмжигдсэн. Тэгээд Америкчууд юу ярьж ирсэн бэ гэх юм бол за энэ ерөнхийлөгчийн система болий. Та зүгээр хаан болох гэсэн байхгүй. George Washington. Тэгээд мань өөрөө үгүй тэгээд тухайд нөө улс төрийн стандарт бас өөр. Тэгээд тухайд юу гэж ярьдаг байсан бэ гэх юм бол disinterested person. Одоо энийг англиар ингээ орчуулах юм бол сонирхолгүй хүн гэж одоо ойлгогдсон. Гэхдээ тухайд юу байсан бэ гэх юм бол disinterested гэдэг нь чи улс төрөөс болж орох гээд байгаа биш. Их орно ард түмэн чамайг дуудаж байгаа болохоор. Одоо англичуудын эсрэг. Тийм тусаар тогтно. Ингэж амьдрахгүй. Миний хүүхдүүд, миний улс тэхгүй. Олон хүмүүсийн тавилангийг үүрээ явж байгаа болохоор тэгээ юу болдог байсан бэ гэвэл янз бүрийн хууль дүрм ерөөсөй байхгүй. Окей. Би улс төрлөө орчин би ерөнхийлөгч болохоор би хамаг юм зарлаа. Тэгжээж би disinterested person болно. Ямар ч ерөнхий шиг эдийн засгийн бүх юм биш үү те. Бүх юмаа зараад тэр чигтээ гэхдээ заа юу. Насаар энийг ерөөсөй хийхгүй. Тэгээд одоо нөгөө Америкийн ерөнхийлөгч 2 удаа сонгогдоод зодгоо тайлдсан шүү дээ. Тэр бол бас хуулинд бичигдээгүй байсан. Тэр прецедентийг хэн гаргасан бэ гэх юм бол George Washington гаргасан байна. 2 удаа окей одоо болоо. Тэгэхгүй дэндүү ялцарлаа. Дэндүү урт хугацаагаар ингээд миний эргэн тойрны хүмүүс энд ингээд тогтлоо. Энийг болио. Тэгээ George Washington 2 удаа ирэх байрсныхаа дараа болсон учраас дараагийн бүх ерөнхийлөгч нь бас тэгх ёстой. Тэгээ энийг нөгөө FDR Franklin D. Roosevelt 2 дугаар дэлхийн дайны үеэр жоохон зүрсэн 3 удаа юм уу 4 удаа илүү дэмжлээ. Тэгээд дараа нь ингээ хууль болгоцсон. Яа гэх юм бол тийм хүмүүс Америкийг үүсгэсэн. Тэгээд ингээд бүр Ром ингэжсэн, Грек улс ингэжсэн, Грек улс ингэжсэн болохоор зарим юм амар сайн, ийм юмнаас болж ингээ амар дими тий фейлцсэн. Ромчууд бас нэг амар гоё хэдэн юмнууд байсан. Тийм учраас 200 хэдэн жил болсон. Гэхдээ энэс болж ерөөхдөө фейлцсэн. Тухайн үед ингээд бодоо үзэх юм бол Европ бас томоохон бослого олж ирсэн. Тэр өвсөл Descartes, Rousseau,
Францын хөвсгөл Наполеон гарч ирээд тэгээд тухайд окей ингээ Франц арай хэтэрж байгаа юм байна. Герман бас энэ буруу юм байна. Их Британь тэр хааны засгал бас дими юм байна. Тийм учраас ингээ маш олон маш их түүх мэддэг хүмүүс болохоор тэр бүгднийг ингээ базаад хараад окей. За тэгээд засгийн газар ингээ 3 Huawei ингээ сонгуулийн систем ингээ хот дотор ингээд иймэрхүү төрлийн хүмүүс байдаг юм байна. Хөдөө иймэрхүү төрлийн хүмүүс амьдарч юм байна. Тийм учраас энэ балансыг барих хэрэгтэй байна. Маргалдаад явах юм бол ингээд асуудлын шийдвэрлэлийг ийм механизм оруулах хэрэгтэй байна. Ингээд бүгдийг ингээд анханаас нь бодож тэгээд үндсэн хууль дотор ингээд бичээд гаргацсан байгаа хгүй. За. Ийм надад нэг асуулт. Жорж Вашингтон зүгээр хаан болоо гэж шүү дээ, тийм. Тэр хүнд яаж тийм одоо за би оронд нэсэн бол за би арай тэгэхгүй хаа. Зөв өөр нэг ямар нэгэн шуналтай хүн байсан бол окей оронд нь хаан боллоо. Бүх одоо эрх мэдэл тэгээ мөнгө хөрөнгө түүнийх болох юм биш үү? Хаанаас ийм одоо сайхан сэтгэлч гэх юм уу юу н гарч чодрог байдал нь. Яс суртах. Характер ахгүй. Тэгээ амар хэцүү үед тийм хүмүүс гарч ирдэг байхгүй. Окей бас Грек улс тэгээ амар ингээ хоорно алцаад за юм болохгүй байна ингээ хаан мааны доор ингээ зовсоор байгаа за окей арчлал гэдэг юм үзье. Ром улс бас яг адилхан тийм баахан бүтэхгүй Этрускн хааны доор ингээ зовсоор байгаа за окей ингээ тэгээд Ром улсад нэг улс төрчийг Rex гэж дуудахаар бүр дормжлол байсан шүү дээ. Rex гэдэг нь одоо латинээр хаан гэсэн үг байхгүй. Тэгээд хүнийг ингээ Rex-аар ингээ дуудана гэдэг чинь бүр ингээ Монгол бараг хятад хүн дуудаж байгаатай адилхан гэсэн үг байхгүй. Тиймэрхүү болсон. Тэгээ маш хүнд хэцүү цаг үе айгүй мундаг хүмүүс гарч ирдэг гэх юм уу да. Тэгээ боловсрол нь айгүй сайн. Тэгээд тухайн үед тэр боловсролын систем шал өөр байсан. Тэгээд тэр character principles гэсэн юм. Тэгээд тэр constitution хараад үзэх юм бол Declaration of Independence хараад үзэх юм бол бүр ингээд англиэл нь бас тис ондоо. Тэгээ хүмүүс ямар шийдвэр гаргаж байна. Тэгээд founding fathers John Adams ерөнхийлөгч байсан гэх мэт чинь тэгээ айгу мундаг Thomas Jefferson бас амар мундаг. Тэгээ тийм хүмүүс айгу мундаг суурь тавьсан. Тэгээд тэр суурь ингээ хараад үзэх юм бол Англи Америк улс багс тухайн үед тийм баян байгаа байхгүй юу? Ер нь тий. Зүгээр нэг колони байсан байхгүй. Тэгээд тэр барууны хэсэг Америкийн барууны хэсэг гол хэсэг нь байхгүй. Тий. The Washington State, California гэх мэт юусоо байхгүй зүгээр хэдхэн цөөхөн юу байсан шүү дээ 11 юу л мууж байсан шүү дээ. New England гэх мэт чинь. Бусдын зүгээр хөдөө эсвэл Индиантай дүүрсэн. За тэгээд тэдний ингээд суурь тавигдсан улс маань дэлхийн номер 1 болсон байхгүй. Тэгээд тиймэрхүү хүмүүс үүсгэсэн улс. Тэгээд Европын холбоо хэн үүсгэсэн бэ гэх юм бол карьер улс төрч босгосон. Тэр ялгаа. Helmut Kohl, тэ François Mitterrand гэх мэтчлэн тиймэрхүү хүмүүс ингээ үүсгэсэн. Гэхдээ тэр Америкийн founding fathers-тай харьцуулах юм бол тэс ондоо. Хизээч тэр founding fathers тэр Европыг үүсгэн байгуулах байсан. Тим системээр. Тэгээд нөгөө хамгийн мяа хүмүүс тэгээд тэр карьер улс төрийг хөөдөг одоо Монгол улс төрчөөс нэг ялгаагүй. Ингээд Монголоо ингээ орж ирдэг тэр характергүй. Гэхдээ эцээ за ингээд улсаа яа маяа гэсэн сэтгэлээтэй хүн болгоод тийш ордог. Тэгэл дараа ингээд аюу хурдан бузарддаг. Тэгэл юу болд юм бэ гэх юм бол зурлалцаар агаад 16 20 жил их хурлын гишүүн тэгээд тойрогтой юу ч хийгээгүй. Тэгээд нэг их хурлын гишүүн нөгөө их хурлын гишүүнээс ямар ч ялгаагүй те. Тэгээд дуустдаг байхгүй. Тиймэрхүү юм. Тэгээ Монгол улс төрч Европын холбоо үүсгэн байгуулах уу? Эсвэл нэг философ эхлээд философ байсан дараа нь хаан болсон хүн улс үүсгэн байгуулах нь тийм хоёр ялгаа гэх юм да. Нөгөө Наполеон эсвэл Наполеон одоо бас амар онцгой штэ. Европын боловсролын систем, хууль засаглал тэр ингээд бүх юмыг ингээд суурин тавьсан байгаа хгүй. Европын суурь, Европын аав нь юм бэ гэх юм бол мэдээж Ромын Caesar, араас нь юм бэ гэх юм бол Наполеон баггүй. Тэгээд Наполеон юм уу Caesar төрлийн хүмүүс Америкийг үүсгэн байгуулсан. Европыг ямар их төрлийн хүмүүс үүсгэн байгуулсан бэ гэвэл Монголын улс төрчтэй илүү ойрхон хүмүүс Европын холбоог үүсгэн байгуулсан гэж ойлгож байна. Мэдээж ялгаа тэрнээс гарч байна. Тэгээд хэдэн жилийн өмнө Англи Европын холбооноос гарсан шүү дээ. Brexit гэдэг ерөнхийдөө 28-аас 27 орн болсон. Тэр нь таны бодлоор зөв. Тэгээд ерөнхийдөө одоо бусад Европын орнууд одоо холбоонд байхгүй орнууд Европын холбоонд орох нь зөв үү эсвэл орохгүй
байх. Эхлээд энэ Европын холбоо яг өнөөдрийн энэ засгийн газруудын дээр байдаг засгийн газар. Тэгэхгүй юу? Төсөөлөө үзчихсэн. Монгол улсад ардын нам юм уу арчилсан намын дээр дахиад нэг ардын нам арчилсан нам. Зөв хоёр давхар бузар болж байгаа байхгүй. Окей. Тэгээд Европын холбоо зүгээр эхлээд эдийн засгийн хамтын ажиллагаа холбоо байсан. Нөгөө хамтын ажиллах гэрээ мөнгө шилжүүлэх хөлбөр болгох дараа нөгөө гайл майлын холбоо. Тэ. А дараа нөгөө мөнгө шилжүүлэх банкны системийн холбоо, дараа нь евро гэх мэт шин. А тэгээ одоо Европын холбооны бүрэн гишүүн болно гэдэг чинь одоо тийм тэр бүх юмны одоо хамтын гишүүн болно. Тэгснээр одоо Брюсселс Европын холбоо бүр ингээд засгийн газар болсон байгаа. Тэгээ Монгол улс бас сэтгүүлээ ингээд банк юу орж байгаа юм бэ гэх юм яамны тоо нэмэгдээд байдаг. Агентлагийн тоо нэмэгдээд байдаг. Тэгээд ягаад шинэ агент үүсгэн байгуулдаг юм бэ гэх юм бол заавчгүй тэр зохицуулах юм ерөөсөө биш. Зүгээр тэр ингээд цүнх баригч нарын нэг жижиг хаан ширээнүүд хэрэгтэй болохоор үүсэж. Тэгээл нэг би нэг контент хийж ирсэн. Европ бүр нэг хэсэгтээ банан ямар хэлбэртэй байх ёстой юм бэ хууль бичдэг. Үгэрцээ хэр урт, хэр өргөн, хэр зузаан. Тэгээ үгэрцээ тэгшхэн байхгүй болохгүй жоохон дэлгэрээд ирэх юм бол хаях ёстой. Тиймэрхүү хууль алимны хинжээ, алимны жин минь янз бүрийн тийм юм ингээд хуулийн дотор. Тэгээд ингээд төсөөл үүдчихсэн. Ингээд чи ингээд орой унтаад өглөөс ирээд за энэ алимыг зохицуулахгүй болохгүй гэл. Тэгэл эргэн тойрны хүмүүс тимээр авдаа тийм эдрэх хэдүүлээ одоо энэ бананы мөрийг ингээд зохицуулахгүй болохгүй гэд. Тиймэрхүү төрлийн хүмүүс хаана сэрж хаана амьдардаг юм бэ? Европт тийм хүмүүс байна да. Хуцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байцтай тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй. Community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо нэг сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манаар автна чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Би энэ зургийг нэг буцмаар байна. Ursula von der Leyen яг энэ European Commission-ийн вебсайт дээр бичигдсэн байсан нэг юуг танд хэлж өгье. Тэгээ эндээс угаасаа дөрөөлөд миний асуулт гарч ирж байгаа. За ингэж байгаа байхгүй юу? Ursula von der Leyen яг өөрөө хэлж байгаа. My view is that our era's greatest challenge from security to climate change to competitiveness can only be solved through joint action. Гэж байгаа. Ерөнхийдөө нэг climate change-ийг авч үзэж байгаа. Та болохоор надад дэлхийн дулаар л байгаль орчны өөрчлөлт гэх мэт зүйлсүүдийг бол авч үзэж байгаа. Яг вебсайтн дээр бичсэн байгаа. Эндээс нэг асууж ирсэн. Та бас надад зөндөө хэлсэн Германы хамгийн том асуудал нь юу юм бэ? Хамгийн том асуудал юу юм бэ гэх юм бол Европ дотор ингээ амьдарч байгаа хүмүүсийн ганц нэг нь Ursula von der Leyen-ыг сонгоогүй. Сонголт нь байхгүй. Ядаж Donald Trump-ыг сонгож болно. Окей. Kaja Kallasыг хинч сонгоогүй. Окей. Ursula von der Leyen хинч сонгоогүй. Тэгээ Европын их хурл дотор сууж байгаа хүмүүс бас ерөнхийдөө сонгогддгүй. Ямар хууль ярьж байгаа юм бэ гэвэл бас баг хинч сонсдоггүй. Тэгээ Европын сонгуул Герман юм уу Европ даяараа болдог. Гэхдээ хүмүүсийн оролцоо амар муу. Бараг хүн амын 20-оос 25-аас 30% нь тэгээд тэр эрхээ эдэлдэг. Яг гэх юм бол нохол банаа алим ярьжсэнс тэрийг анхаарах юм биш тийм. Тэгээд 51% одоо янз бүрийн шаардлага ерөөсө тавьдаггүй Европын тэр улс төрчнөр. Яг гэх юм бол хэрэггүй байхгүй тэдний. Тэгээд Ursula von der Leyen огцруулах, зайлуулах амар хэцүү. Kaja Kallasыг бас зайлуулах амар хэцүү. Тэр их тэнийг юм ярина. Мэдрэл муутай одоо энэ Kaja Kallas шиг улс төрч одоо Монгол байлаа гэж бодъё л та. Ингээд Оросыг задлах ёстой. Хятадууд арай хэтэрч ийна гэх Монгол улс төрч юм яриад байна гэж чинь улсаа ингээд сүрүүлж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм хүнийг зүгээр ингээд яаж болох вэ? За тэгээд эхлээд ийм Ursula von der Leyen, Angela Merkel гэдэг хүнийг ингээд авчих юм бол тэр хүмүүс өөрөөсөө мундаг хүнийг тавихгүй байхгүй. Мэдээж эго гэж байгаа шүү дээ. Тэгээ хонтой байх дуртай. Хон хизээж чонтой илүү мундаг амттай хамт байх. Тэгээд түр мал.
Та бас надад өмнө хэлжсэн л да нөгөө Германы доор амар их нефт байгаа. Тэгвэл тэрийг бүгдийг цемент тэр цутгаа хийцэн гээд. Голланд улс амар их газтай. Голланд улс юу хийсэн бэ гэвэл тэр газыг олборлохгүй. Юу хийсэн бэ гэх юм бол тэр өрөм тавьсан. Туршлаараа олборлож ийсэн. Тэгээд тэр Голландын улс төрчинд юу хийсэн бэ гэвэл тэр нүх өрмийн тэр гарц ингээд цементээрээ цутгаад битүүмжилсэн. Их Британиг адилхан. Норвег улс Европын хамгийн баян амар их нефт газ олборлож байгаа. Тэгээд тэр яг адилхан нефт газны талбай руу Их Британи англичууд бас юутай гарц гаргалаатай. Бас олборлох боломжтой. Тэгээ англичууд юу хийж байгаа юм бэ гэх юм бол бас центэрээ тэр одоо төсөөлөл үүсчих монголчууд хэдүүлээ оюу толгойг ингээ олцсон. Тэгээд оюу толгой ингээ олборлох ийм тий янз бүрийн ингээд нүх гарц гаргалаа хийдсэн. За тэгээд хэдэн тэнэг хүмүүс гарч ирээд юу хийсэн бэ гэх юм бол оюу толгойг центр битүүмжилж байгаа. Эрдэнэтийг бас яг адилхан. Цагаан суврагыг бас яг адилхан. Тэгээд тамсаг гэсэн одоо манайд бас нефт байгаа шүү дээ. Тэнд ингээд олборлож байгаа. Тэрийг хэдүүлээ бас юу юм бэ гэх юм бол нефт олборлох юм бол дэлхийд дулаар нь тийм учраас тэрийг битүүмжлэе. Тэгээд ингээд зис олборлох нь байгаль орчинд айгүй муу тийм учраас хэдүүлээ зүгээр маллыг тэр нөхөө ингээд битүүмжлэе. Тиймэрхүү төрлийн улс төрчтэй аахгүй. Гэхдээ ер нь тодорхой хэмжээнд бас байгаль орчинд муу үстэй тий. Ер нь таны бодлоор энэ одоо дэлхийн талаар л байгаль орчныг яаж шийдвэл зүгээр юм. Угаасаа нефтгүй болоод ирчих юм бол дэлхийн зохистыг бол харлаа шүү дээ. Дэлхийн дулаар л bullshit. Дэлхийн дулаар л угаасаа bullshit. Тэрийг одоо би одоо хэдэн жил сонсч байгаа юм бэ. Би ингээ 90 онд 2000 оны үеэр хүмүүс тэрийг ярьдаг байсан ингээд polar ice caps гисэд Голланд улс живэн Бангладеш байхгүй болно. Ингээл одоо 20 30 жил ингээл бла юу ч өөрчлөгдөөгүй бүх юм хэвэндээ байгаа. Далайн усны түвшин ингээд дээшлэхгүй байна. Тэгээд Америкчууд амар их нефт газыг олборлож байна. Тэгэхээр ингээд хараад үзэх юм бол хятад улс бүр ингээд нүүрсэн цахилгаан станцаар ингээд бөмбөгдөж байгаа. 2-7 хоног болгон тэд нар энэ 4-р цахилгаан станц шиг нүүрсний цахилгаан станцыг ашиглалтанд оруулж байгаа. Одоо ингээд одоо өнөөдөр 6 сарын 10-ны байна. Тэгээд 6 сарын 24-нд хятадууд дахиад нэг 4-р цахилгаан станц 800 мегаватт ашиглалтанд оруулсан байгаа гэсэн үг. Тэгээд хажуугаар нь бас цумын станц, нефт газ станц сэргээ хэрчмөж бүгдийг яатсан байгаа. Тэгээд энэгээр дамжуулаад үйлдвэрлэл явж байгаа байхгүй. Үйлдвэрлэл юу хэрэгтэй юм бэ гэх юм бол 380 800 волтын цахилгаан хэрэгтэй, ус хэрэгтэй, зам хэрэгтэй, гэх мэт хэрэгтэй. Энийг ерөөхдөө хятадууд ингээд хангаар нийлүүлж байгаа Европчууд ихгүй байна. Тэгээд Их Британи ямар улс юм бэ гэх юм бол нөгөө гангийн үйлдвэрлэл эхэлсэн улс шүү дээ. Аж үйлдвэрлэлийн хөвсгөл Их Британд бий болсон. Эхэлсэн. Их Британд одоо гангийн үйлдвэр байхгүй. Гэхдээ танк бариад Оростой алдсан гэж байгаа. Хөнгөн цагааны үйлдвэрлэл байхгүй, гангийн үйлдвэрлэл байхгүй. Тэгээд тесрэх бодис үйлдвэрлэхийн тулд бас юу хэрэгтэй юм бэ гэх юм бол дахиад эрчим хүч хэрэгтэй байхгүй. Бас боломжгүй. Одоо нөгөө бордо буюу тесрэх бодис ерөөхдөө төстэй шүү дээ. Тийм үйлдвэрлэл бас байхгүй. Германчууд, англичууд, Франц гэх мэтчлэн зэвсэг үйлдвэрлэл гэж юм гам байхгүй. Хөнгөн цагаан байхгүй, үйлдвэрлэл байхгүй. Тэгээд гангийн үйлдвэрлэл чи одоо 10 жил явуулахгүй байна гэдэг чинь ган үйлдвэрлэх хүмүүс нь алга болчих واخгүй. Сургууль заахаа болчихлоо. Тэгээ магадгүй одоо дахиад 10 жил болчих юм бол англи дотоодын одоо боловсролын салбар гангийн үйлдвэрлэлийг мартна гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө гадны хүмүүсийг аваад тэгээд тэндээсээ ноу хавыг сурна гэсэн үг. Тийм улс болчихно. Тийм мэдрэл муутай хүмүүс тэнд ингэ явж байгаа. Тэгээд нэмээд гадаад одоо Герман улс өөрийнхөө мөнгөний бодлогоо явуулахаа алдсан. Эдийн засаг агшиж байгаа юм бол мөнгө хэвлэж чадахгүй. Цаана Европын шийдвэр. За хямдхан газ Оросоос авъя гэх юм бол одоо бас боломжгүй. Гадаад хэргийн дипломат харилцааны бодлого байхгүй болсон. Тэгээ ямар улсаас ямар хүнийг оруулж ирэх вэ? Одоо immigration цагаачлалын бодлого бас байхгүй. Ямар үгэрцээ бас байхгүй. Тэгээд ямар төрлийн байшин, объект, уул уурхай, эрчим хүчний бодлого, ямар цахилгаан станц барих вэ? Энэ бүх эрхээ алдсан байгаа байхгүй. Тэгээ улс байхаа болцсон гэсэн үг.
Одоо өөрийнхөө тавилангаа шийдвэрлэж чадхаа болсон гэсэн тийм газар болсон. Европ. Тэгээд ковидын үеэр харсан Ursula von der Leyen-ийн одоо буцаага тэр авгагийн зураглаа ордоо. Ursula von der Leyen-ийн нөхөр нь Европ, Германы хамгийн том вакцин зардаг, импортлдог, шахдаг компани захирал. Окей. Тэгээ Ursula von der Leyen Pfizer компанитай мессеж явуулсаар агаад 60 хэдэн тэрбум еврогийн вакцины хилцэл бий болгосон. Тэн дээр ямар нэгэн одоо их хурл дотор ингээд юу ч яваагүй зүгээр шахаа амар том тендер. Тэгээд дараа нь ингээд их хурл за мессежүүдийг чинь харъя. Шүүх болсон. Байцаах болсон цагдаа гэх мэт шүү. Тэгээ Ursula юу гэж хэлсэн бэ гэвэл тэр мессежүүд алга болсон уучлаарай. Хоёр удаа огцруулах санал явсан. Одоо хүртэл байж тас бүрэж байгаа. Ер нь хэр удаан байх вэ энэ чинь? Сонгол юм термин мэдхгүй. Тэг хамаагүй байхгүй. Одоо Ursula байхгүй болно гэдэг чинь дараагийн Ursula гараад байна. Ямар ч ялгаа байхгүй. Ямар ч бүр Kaja Kallas өдөртөгч болж магадгүй. Бүр магадгүй шүү. Одоо удахгүй Kaja Kallas-ын талаар ярина. Тэгэхээр би айгүй нэг дураараа юм сонслоо. Энэ бас миний бодлоор бол байж болохгүй гэж бол бодож байна. Энэ яс дараагийнх нь. Ерөнхийдөө алхамаараа бид нэр Оросын эдийн засгийг нурааж байна. Өнөөдөр бид нэр 21 дугаар санкц багц хуулийг бэлтэж байна. Тэгээд Оросын нефтний үн ханш бид нэр ингээ заах гэж байна. Тэгээ хаанаас орлого олох боломжтой Европын холбооны санкц манц. Энэ ерөнхийдөө бид нэр банкуд нефтийн ханш өсснөөс болж болж байгаа шүү дээ. Үгүй энэ зүгээр энэ Эстония, Латвия, энэ Балтик орнууд угаасаа Оросд дургу, Kaja Kallas гэх мэт ч угаасаа Оросд дургу. Яг сонирхолтой ингээд Европын түүх ингээ хараад үзэх юм бол угаасаа Оросд дургу. Наполеон үдсэн, Гитлер үдсэн. Ингээ 100 жилийн давтамжтай. 1800 оны ихээр Наполеон үзлээ, фейлдсэн. 1900 оны ихээр Гитлер үзлээ, фейлдлээ. 2000 оны ихээр Европын холбоо үзэж чинь тэгээ ингээд автагч байгаа түүх юм шиг байлээ. Тэгээд Оросыг ингээд эзлэхгээл үздэг. Газар нутгаас нь авах ер нь бол газрын баялаг. Тэгээд Европчууд эсвэл намайг үзэн яддаг хүмүүс бас тэ идрээ чи Путиний нохоо гэх мэт чинь. Тэгээд ингээд бодоо үзээ л та. Оросууд Украиныг ч барахгүй юм те. Тэр 4 областыг одоо 5 жил мөлхөж яаж штэ. За тэгээд Польштэй алдсах юм байна, Финландтай алдсах юм байна, Германтай алдсах юм байна гэх мэт чинь. Оросууд тэрийг чадахгүй гэж мэдчихэж байгаа. Чадлаа гэж бодъё. Германыг булаагаад аваад юу болох? Юу хочих юм? Тэнд байх болцсон штэ. Францыг аваад яах юм? Франц тэр хөгшин улс тэг ингээд насчлан амар хөгшин эдийн засгийн хог. Тэгэхэд ямар үүрэг хүлээж авах юм? Герман Францыг эдэлснийхэн дараа тэр хүмүүсийн тэтгэврийг буулгах юм. Тэр хар арьстай муслим, ислам негруудыг ингээ хөөгө гарах юм уу? Гаргачих байх л та. Буун лай штэ. Яах гэж Германыг эзэлсэн бэ хэрэггүй байхгүй. Ямар ч утга учиргүй. Тэгээд төсөөлөө үзчих заяа. Манай Монгол улсын гадаад хэргийн сайд тоосгороо бид нар Оросын эдийн засгийг нураах хэрэгтэй гэж ярьдаг юм бол тий төсөөлөө үзчих заяа. Мексик улсын гадаад хэргийн сайд тоосгороо бид нар ингээ Америк эдийн засгийн суурийг алга болгож байна гэж ярьдаг байсан бол мөнхийн хөрш шүү дээ. Тий Канада улсын ерөнхийлөгчтэй багаараа бид нар ингээ Америкийн эдийн засгийн суурийг ингээ байх болгож байна гэд ярьдаг улс төрч байлаа гэж бодъё л та. Яг гоо ингээ Европ ингээ магадгүй хойд солонгосын тухай ингээ ярих юм бол окей. Яг гэх юм бол хол ямар шамаагүй. Гэхдээ мөнхийн хөрш. Тэ өдөр болгон чи ингээ төсөөл үзтээ байрнаасаа гараад хөршийнхаа ингээ хаалга төвшөөл тэ. Тоосгороо чамаа. Тэгээ ингээ өдөр болгон чи хөршийнхаа ажлын байр дээр очиод муулаа яваад та нар энэ халаагүй л байгаа юм уу гэж ингээл яриад юу болох юм бэ? Сайн юм гарч ирэхгүй, шаш ирэхгүй. Герман өөрөөсөө ингээ 10 гэж бодчихлаа. Тань. Тэгээ эдгээр ингээл өөрийнхөө арьсаа аврах гэдэг байхгүй. Одоо ингээ хараад үзэх юм бол тэр Европын эдийн засгууд нь бүгдээрээ хог олж байгаа. Насжилттай амар өндөр цагаачлаараа ингээ дүүрэгдсэн, эдийн засгийн суурь нь алга болсон, бүх юмны өвтөр ингээ өсөж байгаа.
дэндүү их хөвөлтэй, дэндүү өндөр татвартай. Тэгээ германчуудын бүтээмж буурж байгаа. Германчуудын ажиллах мөрөөдөл нь хүсэл нь буурж байгаа. Яг л татвар дэндүү өндөр байхгүй. Би өнгөрсөн жил Герман явсан. Тэгээ хоёр найзтайгаа уулзсан. Тэгээл илүү цагаар ажиллах ямар ч хэрэггүй шүү. Тэ дараагийн цалингийн төвшин би очих юм бол би юу ч авахгүй. Зөв илүү их татвар төлнө. Хэрэггүй гэж байгаа байхгүй. Ер нь бол нөгөө карьераараа дээшлээ гэсэн амбиц байхгүй болсон. Яг гэх юм бол илүү их хариуцлага аавна. Илүү олон хүмүүсийг өдөртнө. Гэхдээ миний орлого ерөөсөө өсөхгүй гэдэг байгаа байхгүй. Тэгээ ингээд тиймэрхүү хүмүүс болсон. Тэгээд айгүй олон тэр залуучуудын нөгөө Сингапур, Хонконг руу явцсан байна. Явж байгаа. Өмнө Катар, Матар явъя гэдэг байсан. Одоо бас тэр ингээ хаашаа явах вэ гэж гайхаа явж байгаа. Эдрээ хаачих вэ гэж. Тийм болсон байгаа. Харамсалтай. Тэгээд энэ хүмүүсээс болж байгаа. За дараагийнх нь энэ баг хамгийн одоо сошиал медиа олон нийтийн сүлжээнд алдартай олигарк баха тий Роман Абрамович. Билов сайн таньдаг байсан. Ямар ч байсан 2003 онд анх Челси клубыг авч ирсэн нэг 80 сая еврогоор тэгээ буцаагаад одоо 2.4 тэрбум еврогоор зарсан байна. Паунд тий. Тий паундаар зарсан байна. Энэ бичлэгийг хоёулаа хамт үзэн Зеленский юуны талаар ярьж байгаа. Recently was Roman Abramovich, who used to live here. Now he sold Chelsea for £2.5 billion. That money was supposed to go to Ukraine and is sitting in a bank account. When he saw you recently in Kiev, did you ask him for... He didn't bring this money. He didn't bring this money. Did you ask him for the money? No. Yes, I said that we need your money. But did you say it? I don't remember. I don't want to lie about it. Okay, but you know, do you think the British government should do something? Because they're talking about legal action now because he refuses to give you. The Prime Minister told me that he is trying his best, and it's so. And I know that our teams, our diplomatic teams, speak about it. And of course, you know, difficult moment. We need more security, and you know, especially with anti-ballistic. We are trying through Program Pearl, buy from the United States. Эдгээр юу яриад байна гэх юм бол нөгөө Абрамович Оросын эдийн засаг дотор янз бүрийн холио бодлоонтой эдийн засаг нөгөө үйл ажиллагаа явуулаад Абрамович Орос ард түмнээс энэ мөнгөний хулгайлсан тий. Тэгээд тэр мөнгөөрөө Челси клубыг худалдаа авсан, үнц нь өссөн. Челсиг зарсан ашигтай. Тэгээд тэр мөнгө Украинд очих ёстой. Тэгээд сонирхолтой юм юу яагаад? Хөв хүний өмч Орос улсын юу тэгээд нөгөө дайны шүүхийн юу ерөөсө болоог байгаа. Тэ? Одоо хэний буруу юм бэ? Оросын буруу юм уу? Украины буруу юм уу? Хин нөхөн төлбөр төлөх ёстой юм бэ? Тэгээд сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол ялагдсан тал нь дандаа төлөх ёстой гэдэг баггүй. Тэ? Германчууд төлсөн яагаад гэвэл германчууд ялагдсан. Япончууд төлсөн яагаад гэх юм бол япончууд ялагдсан. Америкчууд төлөөгүй. Советчууд төлөөгүй. Сталин төлөөгүй. Тэгээ Их Британи юу хийгээд байгаа юм бэ гэх юм бол амиа хорлож байгаа гэсэн. За одоо ингээд Оросуудад одоо дургу болохоор Абрамовичийн томоохон мөнгө бид нэр зарцаалаа булаагаад авъя. Энэ бол зөв тэр чигтээ хулгай. Гэхдээ бас ямар сигнал явуулж байгаа юм бэ гэх юм бол за окей өнөөдөр Орос маргааш Катар. Manchester City. Окей. За Tottenham Hotspur гэх мэт шин. За ингээд хөлбөмбөгийн клуб. За тэгвэл Лондонд одоо үйл хөдлөлийн хөрөнгө Сауди Араб, Бахрайн, Сирия. Тэгээд Яванда юу болоод байна гэх юм бол хизээ нэгэн цагт чи тэр Европын юм уу Их Британий засгийн газар таалагдхаа болчих юм бол чиний хөрөнгийг зүгээр ингээд булаагаад авчнаа. Окей. Тэгээд юу болж байна гэх юм бол тэр улс руу хинч очихгүй. Их хэмжээний мөнгөтэй. Тийш аялна. Билет зочбуудлын төлбөрөөс окей. За $10,000, $20,000, $100,000 ингээ очие. Гэхдээ тэнд хизээч сая доллар, 10 сая доллар, 100 сая доллар, тэрбум, 5 тэрбум, 100 тэрбум. Тэгээд юу ойлгомжтой болох юм бэ? Окей. Улсын хөрөнгө оруулалтын сан, улсын тэтгэврийн сан, мөнгөтэй хүмүүсийн бүлэглэл тийш хизээч хөрөнгө оруулалт хийх. Тэгээд юу болох юм бэ гэвэл Англид одоо үйлдвэрлэл байхгүй болсон байгаа. Газрын баялагын юм байхгүй болсон байгаа. Тэгээ Англи эдийн засаг юу юм бэ гэх юм бол зүгээр тэр чигтээ зуучлал болсон байгаа байхгүй юу? Даатгал байна, банк санхүү байна, төлбөр тооцоо байна. Тэгээ янз бүрийн биелжүүд байна. Тэгээ үйл хөдлөлийн зах зээл байгаа. Тэгээд үйлчлэгээний салбар байна. Гэхдээ тэр үйлчлэгээ
буюу санхүүгийн зуучлал, төлбөр тооцоо, даатгалын зах зээлээ иймэрхүү хууль гаргасаар хагаад англичууд одоо энийг будаа болгож байгаа. Тэгээ нэг хэсэгтээ Дубай явдаг байсан. Дубай одоо байхгүй болоод тэгээ одоо хаашаа яваад байгаа юм бэ гэвэл Хонконг руу явж байгаа, Сингапур руу явж байгаа. Тэ Швейцар бас нэг хэсэгтээ байсан. Швейцар бас энэ байр суурийг алдчихж байгаа. Швейцар бас Европын талтай элитэний орцсон. Тэгээд юу болж байна гэх юм бол окей. За өнөө тэгээд мөнгөтэй хүмүүс харж байгаа. Хятадууд энийг харж байгаа. Араб орнууд энийг харж байгаа. Янз бүрийн Стан орнууд энийг харж байгаа. Узбекистан, Казахстан янз бүрийн мөнгөтэй хүмүүс Лондонд амьдрах дуртай байдаг байсан байхгүй юу? Одоо жишээлбэл манай хуучин ерөнхий сайд байсан Сүбат болд бас Лондонд би сонснороо тэндээ нэг орон сууцтай байсан. Одоо хүртэл байгаа юм би яг санагдсан байна. Нью-Йоркт нэг хаустай одоо баян хүмүүстэй. Нью-Йорк, Лондон, Хонконг, магадгүй Сингапур тэгээ Дубай. Яг гэх юм бол хамгийн таатай орчин. Одоо байха болцсон. Одоо Англид үл хүлэх аав, хөлбөмбөгийн клуб аав, томоохон хөрөнгө байршуулна, хувьцаа хөрөнгөө тэнд хадгална. No. Яг гэх юм бол булгаад авчих юм байна. Зеленский гэдэг нэг хулгайч гарч ирээд гэд тэгээ Keir Starmer, Boris Johnson дэмжиж тэгээд тэр улсын эдийн засгийн суурь байхгүй болчихсон. Зүгээр Орос байхсныхаа төлөө зүгээр ингэж байгаа юм биш үү? Ямар нэгэн дайнд ямар ч холбоог өөрсдийнхөө энийг тэгээ зохицуулах хууль байсан ч үйлчлэхгүй. Хууль байгаа тэрийг зөрчиж байгаа байхгүй юу? Зөрчил энэ ямар нэгэн шүүх шийдвэр болоод тэгээд Абрамович одоо Украин дайн зарласан юм уу? Үгүй. Абрамович Украин цэргийг алсан юм уу? Үгүй. Тэгээд ингээд чамд ямар ч холбоогүй хэрэг одоо ингээд Монгол хүн Америк нэг хүнийг зодсон болохоор окей чамайг шүүхлүүд дуудаж байгаа байхгүй юу? Ингээд за чи бас Монгол юу? Би тэгтээ тухай Америкт байгаагүй тэр хүнийг зодоогүй би тэр хүнийг мэдэрчгүй үгүй хамаагүй чи Монгол хүн. Монголчууд та нар энийг төлнө гэх юм бол за окей тийш явахгүй байна гэж шийдвэр амар ойлгомжтой. Тэгээд иймэрхүү юмны тоглоомыг одоо Европчууд тоглоод эхэлсэн. Англичууд тоглоод эхэлсэн. Тэгээд эдгээр бүгдээрээ байхгүй болно. Канада бас яг адилхан. Эзэн нэгэн цагт тэр хоёр засгийн газар хоорондоо таагүй харилцаатай болоод ирэх юм бол чиний хөрөнгө алга болчих. Хөвөний өмч, улсын өмч. Тэгээд нэг сонирхолтой хууль байгаа заяа. Sovereign одоо нөгөө sovereign өнөөдөр хүртэл ер нь бол хоорондоо алдчихж байгаа хоёр тал төв банкны мөнгийг оролцдог байсан. Доороо байгаа иргэдийн янз бүрийн хөрөнгө мөнгийг бас оролцдог байсан. Бүр Гитлер заяа. Европ даяар ингээ дайн хийж байхдаа Швейцар улсад байгаа еврей хүмүүсийн мөнгө, Америкчуудын мөнгө, Их Британий мөнгө, Герман хүмүүсийн мөнгийг оролцдог байсан. Тэрний гар хүрдэг байсан. Швейцар зүгээр окей та нар ингээ аль хинийч тал орохгүй байна. Окей. Оролцгоо. Одоо тэр байхгүй болсон. Тэгээ мөнгө хаанч аюулгүй, хөрөнгө хаанч аюулгүй тийм газар одоо байха болж байгаа байхгүй. Тэгээ тэр амар аюултай. Very dangerous. За дараагийнх нь энийг таны бичлэгийг үтсэн ёо би бүр та жоохон хүмүүстэй гаргаарай гэ би гарах хэрэгтэй байсан байлээ. Тэг ямар муухай бичлэг. Яг хоо та одоо сэрж ийн босч ийн гэж ярьж ин л да Ирландыг. Тэгвэл хизэнээс юу нь яг энэ бахан иммигрантууд орж ирээд эхэлсэн бэ Европт. Таны жоохон багт байсан уу? 60-аад оноос ахуулаад германчууд баган турк хүмүүсийг оруулаад ирсэн. Тэгээд Германд байхдаа Анадолу кебаб, мебаб янз бүрийн тийм газар байдаг байсан. Тэгээд Анадолу юу гэсэн юм бэ гэх юм бол Анатолия. Тэгээд хөдөө. Туркийн хөдөө. Боловсрол муутай хүмүүсийг Герман руу хармынгаар оруулаад ирээд. Тэгээд тэрийг ингээ германчууд Gastarbeiter гэдэг байсан байхгүй юу? Guest worker. Окей. Зочин хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс. Ямар нэг одоо хар ажил зочин барилга. Тийм зочин байхаа болцсон. Тэгээд тэндээ ингээд оршин суугаад иргэншилтэй болоод тэгээд би бүр ингээд Германд байхдаа нэг шөнийн 2 цагт нэг ТV шоу үзчихсэн. Нэг турк гэр бүл аав нь 18 настай хүүхдээ ингээд за төрсөн өдрөөр нь хаашаа аваа явсан бэ гэх юм бол Берлин хотын халамж руу аваа явсан байхгүй юу? Амар бахархалтай. Миний хүүхд чи одоо насанд хүрсэн. Миний хүү одоо чи ингээд тийм орлоготой болж байна. Тэгээ хаашаа авчихсан бэ гэх юм бол яг төрсөн өдрөөр нь Берлиний тэр нөө социал амт гэдгийг нөө халамжийн газар руу авчираад тэгээд хүүхд нь халамж авахаа болсон. 18 нас 0 өдөртөө. Тэгээд тэр халамжийн өөрийнх нь тэр дансанд ороод тэгээд гэр бүлтэй нэмэр болж байгаа.
тэг гэр бүл нь нэг 3 өрөө юм уу 4 өрөө байр амьдарч 8 улаа. Тэнд амьдарч байгаа хүмүүсийн 6 нь халамж авдаг. 2 нь насанд хүрээгүй болохоор халамж авахгүй юм. Бид нар гэхдээ хүүхдийн мөнгө авдаг байсан. Тэгээ удахгүй 8 улаа халамж авдаг байсан байхгүй. Тэгээд бүр ингээ альбтай юм шиг ярьдгийн. Тэгээд нөгөө бахархалтай. Гэт миний хүүхд мондог шүү. Одоо чи өнөөдөр анхныхаа орлого авна гэд өргөдлөө бүглөө. Тэгээ би ингээ дотроо минь. Тэгээ тиймэрхүү хүмүүс нь хар мянгаар. Тэгээ ингээ хараад үзэх юм бол окей тэр нөгөө хар ажил хийх хүмүүс нь хэрэгтэй байсан. Гэхдээ тэд нар их үнцэн болдоггүй. Дагалдаж байгаа зардал нь хамаагүй өндөр. Тэ? Тэгээ Америкт бас яг адилхан 200-300 жилийн өмнө баахан хар арьстай Африк боолуудыг авчирсан. Баахан юм төвсөн. Тэгээд одоо зүгээр юм зэрэг хийгээл явж байгаа. Тэгээд нийтдээ бол нөгөө зардалтай. Тэгээд 60 оноос хойш Европ тийм бодлого явж байгаа. Тэгээ амар сонир юм юу бэ гэх юм бол 70 оны үеэр зарим хүмүүс энийг ингээд эний тухай ингээд ном бичиж байсан байхгүй. Хэдэн мянган зав англи руу орж ирээд тэгээ баахан хар борштой хүмүүс яан маан гээд тэгээ хүмүүсийг хутгална гээд нийгэмд амар зардал болно гээд тэгээд паразит мэдээр нэг гетто үүсгэн гээд 70 оны үеэр хүмүүс энийг бичдэг байсан байхгүй. Тэгээ тухайн үед хүмүүсийг яадаг байсан чи расист юм байна чи нацист юм байна. Тэгээд нөгөө хүмүүс маань хөрхий тэд нар ингээд 2000 оны үеэр нас орсон. Тэгээ одоо ингээд харах юм бол хэдэн мянган зав очиж гин баахан хар арьстай хүмүүс гетто үүсэж гин хутга хүчингийн хэрэг гэх мэт чинь тэр ч ихтэй. Яг тэдний хэлсэн юмар болж байгаа. Тэгээд ингээд хараад үзэх юм бол яа хязгааргүй. Тэгээ ирж байгаа хүмүүс нь дийлэх нь 80% эрэхтэй. Тэгээ насанд хүрсэн. Боловсралгүй, оюун ухааны коэффициент нь муу, хөдөлмөр эрхэлж чадахгүй, зөвхөн дэлгүүр колонкт ажиллаж чадахгүй хүмүүс байгаа байхгүй. Тэгээд тэнд юу гэдэг байгаа юм бэ гэх юм бол гэмт хэрэглэн. Халамж тэгээд энэ Belfast-д саяхан Ирландд болсон юм юу юм бэ гэвэл ямар хүнийг хутгалж ирсэн бэ гэх юм бол тэр Сомалиагаас гаралтай хүн ямар хүнийг хутгалж ирсэн бэ гэх юм бол нэг 4-5 хоногийн өмнө нүгэд олсон гинөө. Тэр Сомалиагаас гаралтай хүн. Тэгээд нүүж ахтанд тусалсан хүнийг 4 хоногийн дараа хутгалаад авч байгаа. Тэр хутгалж ирсэн хүн адилхан Сомалигийн юм уу те? Хоорноо танил. Тэгээ хажуу талын ойрхон орон сууц нүүж явахдаа тэр нөх нэг хүнийг хутгатаа явж ирсэн шүү дээ. Хүзүүг ингээд толгойн тасдагж үзсэн. Тэр хүн 4 хоногийн өмнө тэр Сомалиагаас гаралтай хүнийг бүр ингээд тусалж исэн, юмын зөөж исэн. Хөгжлийн бишээлтэй, оюун ухааны бишээлтэй хүнийг тэр хутгалж исэн байхгүй. Нөө сонсгол муутай. Гэхдээ нөгөө нийгмийн халамжийн ажил хийдэг байсан тусалдаг хүн тэрийг ингээд дээрлээ зодоод хутгатаа тэг алах гэж үзсэн. Амьд байна уугүй одоохоно тодорхой бус. Тийм тий. Тэр бол амьд гарахааргүй. Тиймэрхүү зэрлэг юм. Тэгээд тэр Пакистан хүчний хэрэг хийдэг гэр тэр бүлэг цагтаатай ингээд нийлсэн тэрийг бүр ярих хэрэггүй. Тэгээд гэхдээ ер нь би бол боссоор байгаад энэ шийдэгдэх үгүй юу? Энэ бослог гарсаар ер нь яаж шийдэх вэ? Нэг шийдэл байгаа юу? Шийдэл бол байгаа. Бид нэр монголчууд бас яг одоо жишээлбэл төсөө үйлдэл үзэж байна. Монгол дотооддоо шүүх арга хэмжээ авахгүй, томоохон улс төрч арга хэмжээ авахгүй, дунд зэргийн улс төрч агентлагийн даргууд арга хэмжээ авахгүй, намаараа тэр чигтээ бузуултсан. Тэгээд дүүргийн цагтаа ч гэсэн гээд арга хэмжээ авахгүй юм бол тий. Тэгээд дүүрэг болгон дотор ингээ янз бүрийн хятадуудад нийтийн байр түрээслээ зардал төрөөс ингээ даагаад тэгээд хятадууд ч юм уу Пакистан юм уу энэ их хүмүүс Монгол Улаанбаатар дүүрэг дотор нэг гэмт хэргийн бүлэг үүсгэн байгуулад Монгол охтуудыг хүчнээд яваад байх юм бол цагдаа арга хэмжээ авахгүй юм бол зэвсэг туучин арга хэмжээ авахгүй юм бол монголчууд бид нар маск зүгээд окей удамжинд хэдүүлээ маск зүгээд тэгэл арга хэмжээ ав. Тэгэхээр бүр экстрем хөлбөр нь тэр Венесуэла шиг болох уу? Том шорон байна. Энэ иргэдийн дан болно. Иргэдийн дан юу юм бэ гэх юм бол тэр бор арьстай хүмүүс цагаан арьстай хүмүүс эсрэглээл энэ хин яах юм бэ гэвэл цагаан арьстай хүмүүс нэлнэ. Яг гэх юм л их орны төлөө тэмцэж байгаа учраас. Тэгээд ер нь ингээ хараад үзэх юм бол түүхийг ингээ хараад үзэх юм бол цагаан арьстай хүмүүсийн борон хөдөлчих юм бол амар. Одоо Мексик, Перу, Бразил, Аргентин, Америк, Канада, Индиан хүн, Мезоамерикийн хүн, Африк хүн, Хятад хүн, Япон хүн бүгдийн энд үтсэн шүү дээ. Австрал, Аборигени дэлхийг ерөөхдөө эзэлсэн байсан
арьс өмдөхгүй юу. Гэхдээ тэр ингээд Боронко алдсан. Тэр утга буцаага гарч ирнэ. Тэгэх юм бол тэр ингээд байх ёстой газараа мэдсэн тий зэвсгээ ашигладаг. Одоо ингээд хараад үзэх юм бол Кая Калас, Ursula von der Leyen түүй мэ hulчгаар гэхдээ буцаагаад Наполеон юм уу, Гитлер юм уу, Caesar юм уу, тиймэрхүү Европ гараад ирэх юм бол дэлхий тайван байхгүй байхгүй. Тэ? Одоо нөгөө Дональд Трампын хийж байгаа үйлдэл тэрэндээ тустай байхгүй. Гэхдээ бүр хайрхасгүй. Ерөөсө фильтргүй зүгээр ингээд. Та нарт их боо байхгүй мó те? Окей. Маяг. Та нарт тэгвэл байхгүй. Тэ? Та нарт ган хуйг байхгүй мó те? Тэгвэл бай бай те? Алтай наашир. Тэгээ ингээд окей эмгтээчүүдээ аваад ир те? Эмгтээчүүд тэр уул уургаан дотор ажил. Тэгээд тэр ромчууд биш үү? Тэр Франц байсан одоо тэр нутгийн хүмүүсийн 60% нь алсан шүү дээ. Үлдсэн 40% боол болгосон. Julius Caesar заяа хэдэн сая хүмүүсийг алсан гэж. Яаж мөнгөтэй болсон байх юм бол хүн болгоныг боол болгоод буцаагаа зүсэх байхгүй. Эрэгтэйчүүдийг уул уурхай дотор боол болгодог байсан. Тэгээд Ромын уул уурхай дотор ингээд ажиллана гэдэг чинь чиний дундаж насжилт 2 жил тэгэж өгөх нь. Тэгээд бичиж чаддаг хүнийг ерөөдөө scribe бичиж чаддаг хүн татвар тийм бүртгэлийн тийм учраас нөгөө грек боол амар дуртай. Гректэй дайн зарлаад явчих юм бол амар мундаг яа гэх боловсралтай хүмүүсийг авчин. Тэгээ Европын шар үстэй цагаан арьстай хүүхнүүдийг ингээд яадаг. Тэгээ эрэгтэйчүүдийн зүгээр уурхаа. Уулуурхаа. Эсвэл тариалангийн талбай. Тэгж яадаг гэсэн. Тэгж явсан байна. Бас арил. Тэр яс суртахуун алдчих юм. Амар юм болно. Юу? Солонгос боронктой хүн, Япон боронктой хүн үгүй. Тэр Европын боронк бол амар шүү дээ. Амар болно. Энэний талаар та асууж хойлоо өчигдөр Израилийн талаар ярьсан. Израилийн санхүүгийн сайд санхүү яамны сангийн сайд нь тий. Франц руу хориг тавьсан. Тэгээд бас Нетаньяху дээр бас Европын шүүхийн шийдвэр гаргацсан шүү дээ. Тийм үү. Яагаад? Унгар улс бас шүүхийн шийдвэр гаргацсан. Яг гэх юм бол Газа зүгээр хүмүүсийг алж байгаа шүү дээ. Израильчууд юу хийж байна гэвэл зүгээр үйлдвэрлэлийн аргаар Газа байгаа Палестин хүмүүсийг зүгээр устгах байгаа. Гитлер хийж байгаа юмнаас ямар ч ялгаагүй. Гитлераас бүр бүтэмжтэй явж байгаа. Ямар сонир. Тэгээ энэ шийдвэрээр ер нь бусад барууны орнууд ер нь яаж хүлээж авах вэ? Ялангуяа одоо чинь Америк ч аль улстай ер нь бол түнштэй шүү дээ. Тийм улсууд ер нь яаж хүлээж авах вэ? Тэгээ багаар одоо еврейгийн нэр хүнд өчтөр хойлоо ингэ ярьсан тийм Европ одоо ер нь бол еврейчүүдийн нэр хүнд ерөөдөө яраалтаа хүрч байгаа. Гэхдээ яраалтаа арай хөрөөг байгаах одоо Лебаноныг бөмбөгч जैन тэгээд ерөөдөө гэмт хэрэгүүд ингээ ил болж जैन медиа тэгээд ингээд дэлхийн бүх porn вебсайтуудыг хараад үзэх юм бол тийм OnlyFans тэгээд Pornhub янз бүрийн ингээд бузар сайтууд манай еврей цаана байгаа казино, мөрөтэй тоглоом, өндөр хүүтэй зээл гэх мэт чинь дандаа еврейчүүдтэй холбоотой. Тэгээд нэмэхгүй тэгээд эдгээр ингээ Газад хэдэн зуун мянган хүмүүсийг ингээд яаж ин Лебаноноос Газа, Палестинаас хэдэн сая хүмүүс одоо ингээд зүгтж байгаа. Syria дотор бас яг адилхан ерөөхдөө еврейчүүдийн ихлүүлсэн асуудал гэсэн. Тэгээд одоо Германд бараг 700 мянган сир хүмүүс байгаа. Газаас зугтсан бас хүмүүс олон байгаа. Лебаноноос бас олон хүмүүс байгаа. Иракаас бас маш олон хүмүүс байгаа. Гэх мэт чинь тэгээ юунаас болж байгаа юм бэ гэх юм бол энэ Израильтай холбоотой юм болж байгаа хгүй. Тэгээд цөмийн зэвсэг ингээ яагаад гэх юм бол тэгээл дуусахгүй. Тэгээ хүмүүс тэрнээ ингээ сэрж байгаа. Тэгээд нэг талдаа Европчууд мэдрэл муутай, нөгөө талдаа бас жоохон мэдрэлтэй. Тэгээд Европчууд тэнэг гэхдээ зарим юм дээр Америкчууд шиг тэнэг биш. Тэгээд энэ еврейчуудын эсрэг зөв арга хэмжээ авч байгаа. Гэхдээ амар дутуу. Амар дутуу. Хитрхийг хожуул гэдэг шиг байлаа. Too late. Тэгээд Израиль бол интернет хэвлэл мэдээллийг яатсан байгаа. Улс болгонд нь лоббитэй инфлюенсеруудыг ингээд авцсан байгаа. Тэгээд Палестинд яг юу болж байгаа юм бэ? Ил тод гарч ирэх байгаа шүү дээ. Чивчмэн. Хэцүү. Нэг улсыг ингээд устгаж исэн бол зүгээр ингээд хаасайг явж байгаа. Иран шууд жинхнээсээ нэг улсыг ингээд устгаж исэн бол хаасайг.
Гэтэ энэ Израильчууд хийж байгаа юм ч юм хинч ярихгүй. Гэтэ одоо баг зэрэг хүмүүс ярьж байгаа. Яг гэх юм бол хэрэг сэтэрч байгаа. Нуух боломжгүй болсон. Нэг тийм амар болсон байна гэсэн үг. Тэгээ хогч. Тэгээ өчтөр хоёлоо ярьсан шүү дээ. Өнөөдөр буюу өнгөрсөн 70 жилийн хугацаанд еврейчүүдийн хувьд бол хамгийн таатай болчих. Өмнө бол дандаа хөөгддөг байсан. Өмнө дандаа алуулдаг байсан. Өмнө дандаа ингээд хөрөнгийн ингээд булаагаад авдаг байсан. Өмнө дандаа ингээд алах гэж үздэг байсан. Египтийн цаг үеэс хойш еврейчүүдийг доромжлдог, дээрлдэг, тий? Нутаггүй хүмүүс байсан шүү дээ. Нутаггүй төлөөлж Монгол улстай шүү дээ. Еврейчүүд тий 3000 жил нутаг улсгүй байсан гэсэн үг байна. Тэгээ дандаа ингээд хөөгдөг байсан. Дандаа за хүрээ дээр за ингээд мөнгө хүл за ингээд энийг хий. Тэ ингээд банк санхүү мөнгө хүл янз дандаа бузар юмнуудыг хий. Тэгээ ингээд улс төр ингээд салхи хэрэгчгээ зүгээр зайл. Эсвэл алнаа. Тэгээ зүгээр хамаг юмтай чи явж болохгүй. Байр, сав, үл хөдлөх алтаа ингээд бүгдийг аваа яв биш зүгээр ингээд бүгдийг үлдээгээ зайлаараа чи. Ингээд хөөдөг байсан байхгүй. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа хамгийн таатай орчин үсээд улстай, нутагтай болоод дараа Америк дотроо ингээд entertainment, Hollywood, банк санхүү дотор ингээд амар хүчтэй болоод одоо технологийн салбар дотор амар хүчтэй болсон ч мэдхгүй нэг цуснд байх шиг байна. Дахиад хөөгдмөр байгаа юм шиг амьсан. Гэхдээ ер нь үүсэл гарал нь хаанаас юм? Баян хөөгдөд ямар ч нутаг төсвөргүй хүмүүсээс юм бол тэр Палестин, Газа гэсэн үг шүү дээ. Гэхдээ яг цусыг нэг хараад үзэх юм бол яг тэндээсээ гаралтай бол биш. Ингээд гадуур нэлээ удсан болохоор ер нь Ashkenazi Jew бол тэр Польш, Украин гарал цус нь бол тэр. Гэхдээ ингээд бүр ухаа үзэх юм бол тэр Middle East, тэр Canaan, тэр Syria, Lebanon, Palestine тэр хавцаа нэг. Говийн хүмүүс. Тэр говийн хүмүүстэй ерөөхдөө төстэй хоорондоо нэг хамтарч ажиллаж чадахгүй. Тэггүй богино хугацааны тоглоомтой хөлөгддөг. Монголчуудаа жоохон төстэй гэхдээ нөгөө тим амар бүлгэлдэг. Энэ хоёр одоо завсарлах хал ухааны би ярьсан да та нэг хартаа. Израиль хүн бүгдүүлсэн, буцаагаад явуулсан. Одоо жоохон завсарлах хаа гэдэг. What did you say to Prime Minister Netanyahu when you spoke to him? We had a very good conversation, and he was hit, and he hit back, and I can't blame him for that. But he was hit, he hit back, and now they've called it quits. So they're gonna just leave each other alone for another week or something. It's been going on for a long time. You could say about 3,000 years if you really want, but certainly it's been going on for 47 years. But no, he hit back. They were going back and forth, and now they both agreed through me to stop. And we're in the final throes of what will be a very, very good deal that will not allow in any way, shape, or form nuclear weapons, etc. And the straight Donald Trump инх таймныг зарлж чинь тий. Стабар тоолсон. Тэгээ 47 дахь хилцээ ингэ зарлж чинь тий. Дахиад худлаа юу? Худлаа. Ойролцоо нэг сарын өмнө Friedrich Merz жоохон Америкийг ингэ шоолсон. Ирантай дайн хийж эхэлсэн. Иранчууд хариу барьж чинь, Иранчууд айгүй мундаг ингэ тэмцэж чинь. Тэгээ Америкчууд нэг төлөвлөгөө байхгүй байна. Гарц гаргаагүй болцсон юм шиг харагдаж байна. Энээр дараа Donald Trump юу гэсэн бэ гэх юм бол Германаас бид нар 5,000 цэцэрэг татлаа. Маа гэх тий. Тэгээд шууд Merz өөчтөрөө тоглосон юм аа гэж Америкчууд бид нар ингэ мөнхийн түнш бла 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 шууд буцаагаад бүкс толгойд ирсэн баггүй юу? Netanyahu юу хийж нэ гэх юм бол Donald Trump яг ингэ за би Netanyahu-тэй дөнгөж цаг уцаар ярьсан. Lebanon Hezbollah бөмбөгтэй болно гинэ. Тэгээ одоо буцаагаад тайвширнаа. Тэсний нэг цагийн дараа Lebanon Hezbollah бөмбөж байгаа байхгүй. Тэгээд түрүүн өчтөр биеийн дээр хэдүүлээ бас юу харсан бэ гэх юм бол Америкийн улс төрчөөсөн асуугаад номер 1 аль нь юм бэ? Америк номер 1 үү? Эсвэл Израиль номер 1 үү? Тэр Америк улс төрч бүр ингээ хариу өгөхөөс айгаад байгаа байхгүй. Тэгээд давраад байна. Тэ? Дөндөө урт хугацаанд эрхлүүлсэн болохоор. Тэгээд магадгүй тэр хүмүүс юу ярьж байна гэх юм бол тэр Epstein-ийн файл дотор янз бүрийн Donald Trump хинтээ яасан бузар янз бүрийн юмнууд байгаа гэж магадгүй тийм. Тэгээд янз бүрийн хүмүүсээс мөнгө авсан байж магадгүй гэх мэт шин. За тэгээд
сонгуулийн үеэр еврейчүүдээс асар их хэмжээний мөнгө авсан. Тэр бол тодорхой. Тэгээ янз бүрийн амлалт өгсөн. Тэгээ хоорондоо ингээд нууц мууцудаа мэддэг. Тэгээ Дональд Трамп зөндөө урт хугацаагаар ингээд бизнес хийсэн янз бүрийн нууц мэдээлэл байгаа. Тэгээд бүгдийг мэдж байгаа. Тэгээд тэрнээс болоод янз бүрийн юмнууд ингээд хийж чадахгүй байна. Тийм учраас ерөнхийдөө Нетаньяху Дональд Трамп хэлснийхэн дараа би л ингээд Францын ерөнхийлөгч, Англи, Германы ерөнхийлөгч хизээч ингээд давардыг хараагүй. Зүгээр гараа гэсэн дараа маа гэл шууд Лебаноны бөмбөгтөд би л тэрийг хараагүй. Тэгээд түрүүн бүр ингээд подкаст эхлэхдээ хэдүүлээ ингээд ярьсан шүү дээ. Хоёлаа ярьсан. Disinterested байх. Хамгийн юм зарах. Тэ? Сул талуудаа ингээд ил болгох. Тэ? Бүх юмаа дэлгээд улс төрч болоорой гэсэн байгаа шүү дээ. Тийм байхаа болцсон. I'm interested шүү дээ. Тэгээд бүр ингээд сонирхолтой юм юу юм бэ гэвэл Дональд Трампын кабинетийн гишүүн ба хөргөн нь тэр Газад бас нэг юу барьмаар байгаа юм бэ гэх мэт гофын талбай барих гэдэг байна. Бүр солиотой юм. Трамп зоч бол гофын талбай. Yeah. No shit. Тэгэл ялч ширээн доогуур ямар нэгэн тохиролцол. Мэдээч. Тэгэл Газа яаж чимээгүй тэр зүгээр ингээд булгаад автгийн хэдэн зуун мянган хүмүүсийн зүгээр алдгийн хэвлэл мэдээлэл нүүб доктор ингээд чимээгүй байлгана. Тэгэл ойлгомжтой шүү дээ. Тийм юм явж байгаа. Энэ бичлэг дундуур 3,000 жилийн өмнөөс эхэлсэн гэж нэг юм дурдсан хайлт. Тэр ер нь яг юу гэсэн үг? Монгол эддүүдийн түүхтэй адилхан шүү дээ. Герман, Францын донд бас би хүүхд байхдаа ингээд бид нэг хоорондоо ярьдаг байсан байхгүй тоглолдог байсан. Германаараа ингэж ярьдаг байсан. Jeder Stoß ein Franzos гэдэг байсан. Нэг жадлах тусам нэг Франц хүн гэсэн үг байхгүй. Тэгээ юу юм бэ гэх юм бол дэлхийн 2 дугаар 1 дугаар дэлхийн 1 дугаар дайн. Тэгээ бууныхаа урд юу тавьдаг байсан нөгөө байонет нөгөө худаг жадшиг юм. Тэгээд хатгах олон нэг Франц хүн гэж ярьдаг байсан байхгүй. Тэгээ Англи Францын хооронд бас маргаантай. Тэ Франц Германы хооронд бас маргаантай. Герман Польшийн хооронд маргаантай. Тэгээд тэр Балкан улс бас ингээ хоорондоо маргаантай. Тэгээд ерөөдөө ингээ мөнхийн хөрш тэ Герман Монгол Хятад гэх мэт тэр явж байгаа. Тэгээд тэр ингээ хараад үзэх юм бол Палестин, Муслим дараараа хизээ энэ маргаан эхэлсэн бэ гэх юм бол олдохооргүй болсон байхгүй. 10,000 жилийн өмнө нэг хулгайч нөгөө нэг ямаа хон байсан юм уу тэгээд сарга тийм болцсон байгаа байхгүй. Тэгээд хаанаас эхэлсэн юунаас болж эхэлсэн бэ мэдэхгүй зүгээр ингээд цусан дотор орцсон. Тэгээд одоо Монгол дотор бас чи хятад юм уу гэдэг хамгийн том доромжлол болсон шүү дээ. Цусан орцсон. Мэдгүй 1000 жилийн дараа бас чи хятад юм уу гэдэг бас хятад шиг болчихлоо. Тийм. Тэгээ хэддүүд Монголд хизэнээс марлаад ирсэн байдаг. Хужаа гэснээс. Дэлхийн нөгөө тал манай хоёр нөхөр сайхан мод тариад авч бид нэг бичлэг нөгөө байхгүй юм та. Пхёнгянд очоод Ши Жинпин найзын нөхөрлөлийн мод тарьж ийн гэж. Энэ хоёрын хооронд гэхдээ угаасаа ер нь бол хойд солонгос хятад хоёр чинь бол холбоотой шүү дээ. Эдийн засгийн хувьд ч тодорхой хэмжээнд тодорхой хэмжээний юутай. Гэхдээ ер нь бол хойд солонгос хятадуудад их хэмжээний лай болдог байсан. Тэ. Ер нь бол тэндээ ингээд нэг цөмийн зэвсэгтэй нэг жоохон солиотой дүүрэн зэвсэгтэй нэг баачка суугаад байгаа байхгүй. Нэг бондорын суугаад байгаа шүү дээ. Тэгээ хүний үгэнд юус ордоггүй. Окей. Тэгээ цөмийн зэвсэгтэй болсноос хойш бүр орхоо болцсон. Тэгээ хамтарч ажиллах болохгүй яг гэх юм бол хойд солонгостой хамтраад ажиллах юм бол Америкчууд янз бүрийн хориг тавьчихна. Тэгээд нөгөө нэг газар солиотой хөрш байхгүй юу? Дандаа ингээд цэргийн юм үздэг, дандаа цэргийн хувцсаар явдаг, дандаа ус буугаа ингээд цэвэрлдэг. Тэгээд дандаа ингээд жад матаа ингээд бэлдээд хоёртой ингээд суугаад байдаг. Тэгээд тиймэрхүү хөрштэй байх жоохон сонир штэ. Төсөөл үзчихтэй чиний хүүхдүүд ингээд шатараа дээшээ дааш явж байхдаа тэр ингээд жад мат дуутай хоёртой хүн ингээд байна гэдэг чинь бас жоохон сонир байхгүй юу? Тэгээд солонгос нөгөө хоёр солонгос хооронд алцгаад байдаг, Японтой үргэлж ингээд алцгаад байдаг тиймэрхүү хөрш байхгүй юу? Тэгээд хэдтууд ерөөхдөө олон жил солонгосыг жоохон зохицуулах гэж үзсэн мэдээж коммунист орнууд байх үедээ Мао тэ коммунист хоёр намтай байсан болохоор ингээд дэмжсэн.
Америкийн эсрэг хамт тэмцээд хойд солонгосыг аварсан. Тэрнээс хойш ерөөдөө харилцаа бол тийм амар найрсаг байгаагүй. Ерөөдөө нөгөө нам юутай холбоотой болохоор ингээ харилцаатай байсан. Тэгээд ингээд за окей ингээд дампуурахгүй байлгая. Хүмүүст өлсөд байх юм бол бас нэг тултал нь хойд солонгос 90-ад оны үеэр олон сая хүмүүс өлсөж өгсөн шүү дээ. Хятад бас нэг амар туслаагүй. Тэгээд одоо юу болж байна гэвэл энэ хоёр Америк амар судалсан байж болох уу энд? Одоо юу юм бэ гэх юм бол Ким юу хийж байгаа юм бэ гэх юм бол Оросд хэдэн мянган цэрэг түрээсэлж байгаа. Олон тэрбум доллар тэр үе олж байгаа зүгээр боолуудаа ингээд түрээсэлж байгаа. Тэгээ амар сонирхолтой. Германы янз бүрийн хунтаач нар 1700 оны үеэр Их Британд цэргүүдэд түрээсэлдэг байсан. Америкийн эсрэг тэмцэж байхдаа Их Британд тэр Kaiser Wilhelm юу гэдэг байсан бэ гэвэл цэргүүдэд ингээд түрээсэлдэг байсан. Европын хамгийн баян хүний нэг нь болсон. Тэгээ Ким одоо бас цэргүүдэд ингээд түрээсэлж байгаа. Тэгээ өнгөрсөн 20-30 жилийн хугацаанд их буу янз бүрийн сум үйлдвэрлэсэн. Тэрийг бүгдийг юу яаж байгаа. Оросд зарж байгаа. Үйлдвэрлэл гэх мэт чинь. Тэгээд одоо юу болж байна гэх юм бол энэ Орос Украины дайн эхэлснээс хойш хойд солонгосын эдийн засаг бүүм хийж байна. Байшин объект баригдаад худалдааны төв, ресторан, үйлчлэгээ, такси дуудлага, app, map ингээ хөгжиж байгаа. Тэнд үү? Тэнд. Тэгээ одоо ерөнхийдөө ингээд юу болж байна гэх юм бол нөгөө Америкийн хориг мориг ингээ хамаагүй болчиход Иран, хойд солонгос ерөнхийдөө хамтарч ажиллаа дрон технологи гэх мэтчлэн одоо Орос, хойд солонгос тэгээд одоо дараагийн шат юу юм бэ гэвэл ингээ хятад, хойд солонгос ингээ явж байгаа. Инээдтэй. Тэгээд ерөнхийдөө энэ хамтын ажиллагаа дараагийн шатанд хүрэх гэж байна. Тэгээд ер нь бол 20 жилийн өмнө хизээч үгүй. Гэхдээ одоо Америкчууд тэндээ ингээ хадуурч байгаа болохоор за энэ хүн бас тийм амар солиотой байгаагүй юм байна. Ираны эсрэг ингээд Иран руу яагаад дарьсан бэ гэх юм бол хятадаас болж байгаа шүү дээ. Ираныг амжилттай нураачих юм бол Оросыг амжилттай нураачих юм бол дараа нь хятад. Ойлгомжтой. Тэгээд окей. Чиний дайсан миний дайсан юм бол хоёлоо хамтрагч утгаараа хойд солонгосудаа ялж байгаа гэсэн. Ким бол одоо яг эдийн засгийн бүүн болж байгаа гэсэн. Угсаа Pyongyang capital болсон юм шүү дээ. Тэгээ кэштэй сууж байгаа цаана. Өмнө нь бол гуйлахч байсан шүү дээ. Одоо бол эдийн засгийн цэцгэлж байгаа гэсэн. Тэгэл тэр цэргүүдэд түрээсэлж байгаа дрон технологи зэвсгийн 8 янз бүрийн юмар ингээ алж байгаа гэсэн. Тэгэл одоо ер нь бол Америкчууд энэ хоёрыг зуз болгож байгаа. Тэгээд Америкчууд бас Хятадыг зуз болгосон. Америкчууд бас Иран, Хятад хоёрыг зуз болгосон. Ингээд яах гэж Иран, Хятад хоорондоо хамтарч ажиллах хэрэгтэй юм бэ? Ямар ч утгагүй байгаа зү. Юутай холбоотой энэ тэр хоёр? Гэсэн үү? Соёл нь Америк төрөг. Хурш юм уу? Хурш юм уу? Үгүй. Баггүй. Яагаад хойд солонгос, Иран хоёр хоорондоо ингэ зуз байгаа юм? Хурш юм уу? Тэ? Соёл нь юм уу? Хоол нь юм уу? Шашны нь юм уу? Тэ? Ингээ компани үүсгэн байгуулсан юм уу? Ингээд хамтдаа ингээ дуу муу холбоо K-pop юм уу? Үгүй байхгүй юу? Тэ? Үгүй. Тэгээд бас яг адилхан Орос хятадууд яагаад хамтарч байгаа юм бэ? Юунд төстэй юм? Өмнө бол ингээ талбай нутгаа алдсан шүү дээ. Манж тэр хэсэг ерөөдөө хятадын их гэж ярьдаг. Монгол бас тодорхой хэмжээгээр ингээд хятадын юу байх ёстой гэдэг. Тэг гэх мэт чинь үгүй Оросын район янз бүр юм. Тэгээ одоо ингээд монголоор дамжаад газан хоолоор ингээд барьж байна. Тэгээ яагаад? Яагаад вэ гэх юм бол Америк энэ хамтын ажиллагааг үүсгэж байгаа байхгүй. Тэгээ тэр чиний хуйгтай баахан хутгаа ингээд тослоод ирлээд байдаг хурш маань ингээд солиороод явах тусам чи юу их вэ гэх юм бол бусад хуршүүдтэй ингээд нийлэх байхгүй. Та бүгдээрээ ингээ хуйгтай утгатай ингээ яваа хүүхдүүдэд хамгаална. Тэмхүүл болж байгаа. Сонирхолтой. Тэгээд хойд солонгос цөмийн зэвсэгтэй болсон. Тэрнээс хойш айгу даам сууж байгаа. Тэгээ бас одоо Иран цөмийн зэвсэгтэй болно. Арабчууд бас энийг харж байгаа. Окей. Эзнийг цагсаал хийх юм байна. Тэгээ бусад орнууд нь бүгдээр харж байгаа. Окей ингээ цөмийн зэвсэггүй байна гэдэг чинь ер нь бол аюултай байна. Одоо бүгдээрээ цөмийн зэвсэг араас юм. За цөмийн зэвсэггүй явсан Гадафи байх болцсон. Садам цөмийн зэвсгээс татгалцсаар агаад алуулсан. Иран цөмийн зэвсгээс татгалцсаар агаад сая алуулах ашигсан. Тэгээд цөмийн зэвсэгтэй болохоос өмнө хойд солонгосыг үргэлж олддог байсан шүү дээ.
Тэгээд цүмэнстэй болсон дараа гинт окей андаа опшн за тавсан маа бро. Тэгээд дуусчих. Та дараагийн графикийг ярих юм уу? Окей одоо болцсон баха. Хэдүүл одоо. Миний хоолойч бүрсүүл. За. Энийг өнөөдөр дуу чимээний асуудлыг ерөөдөө шийдвэрлэсэн байх шиг байна. Тэгээд дараагийн удаа равтан чи асуудлуудаа илүү сониуч зангаараа асуугаар. За. That's okay. Bye guys. Баяр та. Хэрвээ та манай Эдүрэ Цэхэрт бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.